Онлайн тулаанч 1-р анги. Ахаа, би таны хүсэжсэн тоглоомыг авчихлаа гэд нэгэн өсвөр насны охин мотоциклийн дуулга мэт зүйлбэрсээр нэгэн залуу хүүгийн хажууд ирв. Залуу хүүгийн нүд унтаж байгаа мэт хаалттай байвч тэрнийг нь үл тоон охин үргэлжлүүлэн "Би танд өмсгөөд өгье." Охин 4 хүн багтахуйц том орон дээр гарan хүүгийн толгойг өргөн дуулга өмсүүлв. "Баярлалаа" гэж хүү сөөн хоолоогоор хэлэх зуур охин толгойг нь зөөлөн тавина. Охин ч инээнгээ хүүгийн үсийг зөөлнөр янзлангаа "Ахаа, энэ 7 хоногт сургууль дээр би завгүй ч гэлээ. Дараа 7 хоногт заавал тантай тоглоно. За. Би дараа ирнэ. Тэр хүртэл хөвгөлтэй байгаарай" гэж хэлчихэд охин дуулганы хажуу талын жижигхэн товчон дээр дарчгаад хэсэг харж байгаад гараад явчихв. Товч дарснаас хэдхэн хормын дараа хүүгийн бодит ертөнцийн би юунтай байдалд оров. Тэрээр өрөөний үнэр болон хүнжил биеийг нь дарахыг мэдрэх бус харин олон жил мэдрээгүй зогсох тэр мэдрэмжийг авна. Тэрний харах ертөнц бол яг л одод үгүй шөнийн тэнгэр мэт. Тэрнээс гадна түүний толгой дээр тоо буурч байгаа харагдана. 10, 01, 10, 9, 59. Би харж байна. Би хөл гараа мэдэрч байна. Би сохор бас тахир тутуу биш гэж хүү хилэнгээ газар сөхрөн. Тэрээр төрхтөө л идэгшгүй өвчнөнтэй байсан ба 7 настайдаа сохорч 13 таадаа тахир тутуу болсон юм. Тэрээр одоо 18 настай орон дээр хэвтгэхээс өөр юу ч зүйл хийж чадах тийм л хүнд амьдралыг сүүлийн 5 жил туулсан юм. Гэвч тэрээр амьдралынхаа ихэнх хугацаанд гүн харанхуугаас өөр зүйл харалгүй. Цөхрөл давталгүй амьдарч ирсэн ганц шалтгаан бол ганц удаач гомдлгүй өдийг хүртэл түүнийг асарч ирсэн түүний охин дүүн юм. Тэгэхээр энэ дэлхийн анхны 100% зохицол бүхий үе олноороо тоглож өөрийгөө хөгжүүлдэг виртуал тоглоом байх нэ. Тэр анхын тоглоомын талаар охин дүүгээсээ сонсохдоо чихэндээ ч итгээгүй юм. Тус хүний толгойд бүх үйл явдал өрнөдөг гар хөлөө хөдлөх шаардлагагүй тоглоом. Тийм дэвшилтэд технологи байд гэж огтхонч төсөөлөөгүй юм. Тэгээд ч болоогүй тэр тоглоом ямар ч давхрын хүмүүс авч чадахгүйц хямд үнэтэй. Хандаа итгээгүй ч хүү баг багаар итгэж эхэлнэ. 2.19, 2.18. Хүү хөл гараа хөдөлгөж энэ мэдрэмжиндээ тасаж байх зур тоо багассаар. Анхандаа тасалгүй хідэнтэй унсан ч баг багаар тассаар. 3, 2, 1, тэг тоглоом тавтай морил. Системийн мэдээлэлтэй зэрэгцэн харанхуй байсан эргэн тойронд нь гэрэл гарч өрөөг цав цагаан болгоно. Үгийн өмнө цонх хагарах мэт ан цав гарч эхэлнэ. Цав гарсаар хүн багтах хэмжээний нүх гарав. Удалгүй цав бүрэн гүйцэд хагарч тэднээс яг өөр ертөнцийн гэмээр үзэгсэлнтэй бүсгүй гарч ирэв. Эн чинь хүү гайхан харах зур тэрхүү бүсгүй түүнийг дээрээс нь доош хүүтэн харцаар шинжинэ. Алтан шаргал нөмөрсөн товоох газараа стол товоошсон сайхан бүсгүй харагдана. Түүний харц нь хурц, юутай ч харьцууламгүй, царайтайч түүний ширтгэн нэг л нөхөрсөг бус. Тэр алтан шаргал нүдэрээ түүн рүү харахад хүү өөрийнх нь үл ойлгох түрэмгийн хүчийг мэдэрнэ. Игэл хүн чи гараа энд тавь гэж захирангуй хэлээд ингрээсээ цагаан бөмбөлөг гаргаж ирэв. За гэд түүнийг тоглогч биш гэж мэдэх хүчээр нэг тоосон шинжгүй гараа бөмбөлөг дээр тавих мөчт үгс бөмбөлөг дотор гарч ирэв. Нэр тодорхойгүй, хүчний зэрэглэл байхгүй, өв байхгүй, усны төрөл байхгүй, мах ход, дээд тэнгэрийн боловсронгуй мах ход, биеийн хүч 34, бодлын хүч 275, сүнсний хүч 1210, биеийн хамгаалалт 10, оюун санааны хамгаалалт 1121. Бөмбөлөг доторх үзүүлэлтэнд нэмэгдээ үл итгэсэн харцаар ширтэнэ. Дээд тэнгэрийн боловсронгуй мах ход түүний гар чичрэн ингэж хэлв. Тэрнээс гадна ямар ч зэрэглэлгүй игэл хүн хатлаа сүнслэг дайчны хэмжээний сүнсний хүчтэй юм. Үгүй мах хоттой нь харьцуулахад юу ч. Тэр бүсгүй урд нь ингэж чиртлээ гайхаж үзээгүй юм. Бүсгүй хүүрүү хараад дотроо ингэж бодно. Би түүнийг
бусад хүмүүс олж мэдхээс өмнө өөрийн талд оруулах хэрэгтэй. Чамаа хэн гэдэг вэ гэж бүсгүй түүнээс нухацтай гэгч нь асуув. Намайг Юан гэж дуудаж болно. Надтай дахин уулзтлаа энэ тэмдгийг хадгалж бай гэд бүсгүй хоосон газараас тэмдэг гаргаж ирээд түүн рүү шидээд надад цаг алга, сайн хадгалаараа дараа уулзцгаая. Хүлээгээч надад үг асуултаа асуухаас өмнө бүсгүй гарч ирсэн цав руу орон алга болов. Ямар сонин зохиомл дүр вэ гэд эргэн тойрноо ажин зогсно. Дүрийг тодорхойлж дууслаа. 10 секундын дараа шилжүүлэлт эхэлнэ. 2 1 цаг дуусахад Юаны толгой өвдөх шиг болж үдэ энэд нэг тэрхэн зур тэрээр өөр шиг цагаан хувцас өмссөн хүмүүстэй нэг тайзан дээр зогсож байв. Энд ихээр онлайн тулаанчтай байх нэ. Үүлэн дээгүүр хүүх уул байшингуудыг харан гайхширна. Автоморилыг л хүмүүсээ би бол сонг настан. Та нарыг энэ уужим ертөнцид өөрийн зорилготой болж эндээс явх хүртэл чинь хариуцах болно гэж цэнхэр нүмерхтэй хүн гинэт гарч ирэн хэлв. Тэр нисэж байна. Сэлмэн дээр зогсоод нисэж байна гэж хүмүүс уулга алдна. Цонг настан инээгээд ингэж хэлв. Та нарын асуултанд дараа хариулах болно. Эхлээд энэ зэрэглэлт ертөнцийн талаар тайлбарлах болно. Энэ төрөнд хэлэхэд энэ бол Тэнгэрлэг төв ба бид 96 дугаар уулан дээр байна. Та нарыг энд ирэхээс өмнө манай төлөөлөгч та нарыг сорьсон байх учиртай. Тэр бол та нарын дүрийн тодорхойлт тэндээс их зүйлээ мэдж болно. Энэ ертөнцид хүн болон араатнууд оюун санаа, бие махбодоо сүнслэг энергийн хамтаар сайжруулснаар юр бусын хүчийг олж авдаг юм. Бид тэднийг тулаанчд гэдэг юм. Хэр өндөр зэрэглэл төрн тэр хэрээр чи энэ ертөнцид хүчрхэг болно гэсэн үг. Үг болон цусны төрлүүд бол дараа нь чи азтай бол олж болох зүйл. Бие махбодын хувьд хүн болгонд байдаг зүйл ба энэ зүйл та нарт хэлж өгөх болно гэж хэлээд ханцуугаас ихсэрэхэд мянган сахиуснууд хүмүүс дээр нисэн очино. Бодлороо идэвхжүүл гэж сонг настан хэлв. Хүмүүс ч түүний зааврыг дагаж удалгүй олон хүн шаагилтхан сонсогдно. Энэ намайг газрын мохоттой гинэ. Энэ юу гэсэн үг юм? Сонг настан тэр залуу руу хараад 10,000 тутмын нэг нь газрын мохоттой төрдөг юм. Авьяастай нэгэн гэж хэлж болно. Мохот хэдэн ангилтай юм бэ? Мохот игэл, газрын, тэнгэрлэг, ариун гэсэн ангилтай. Настаа игэл мохоттой байх нь бусдаасаа ямар ялгаатай юм бэ? Сонг настан хэсэг чимээгүй байснаа жуумалцаад игэл мохоттой байвал чи энгийн гэсэн үг. Харин газрын мохоттой бол авьяастай гэсэн үг. Хэр их авьяастай байна төдий чинээ тулаанч болоход чинь чамд хэрэгтэй гэсэн үг. Тэрхүү үг олон игэл мохоттой хүмүүсийн царайг бараалгав. Мохотоо өөрчилж болох уу? Болно. Гэхдээ үйл явц нь маш удаан бас тарчлаантай байдаг учраас ихэнх хүмүүс хувь тавилантайгаа эвлэрдэг. Игэл мохоттой хүмүүс тэр үгийг сонсоод тайвшрангуй санаа алдна. Энд ариун мохоттой хүн байна уу гэж найдлага тавин харах авч хинч хариулахгүй байгааг хараад урам нь хугарна. Ариун мохот 100 сая тутамд нэг тохиолддог харьцууламгүй зүйл учир ганц мянган хүн дунд байхгүй нь мэдээж байх гэж дотроо санаа алдна. Настаа би Тэнгэрлэг мохоттой гэж нэг нөхөр хэлээд бүгдийн анхаарлыг өөртөө татав. Хөөх. Тэнгэрлэг мохот сая хүн тутамд нэг тохиодог. Авьяаслаг хүмүүс чамаа хэн гэдэг вэ? Намайг Шинмин гэдэг гэж царайлаг залуу хэлв. Шинмин Royal Entertainment-ийн захирал Шин Лигийн хүү биш үү? Зарим хүмүүс түүний бодит ертөнцийн царайг таньны шивнэлтэн. Чи төлөөлөгчөөс юм авсан уу гэж настан сонирхонгуй асуу харна. Тийм ээ авсан гэж нуулгүй хэлэн би төлөөлөгчөөс энэ нууцтай амийг авсан. Энэ нуут эд зүйл хадгалахад ашигладаг юм. Гэхдээ тулаанч болсон хойноо л ашиглаж болно. Дараа нь өгсөн тэр хүнтэйгээ дахин уулзахад чамааг бүлгэмдээ шавэ болгож авч магадгүй. Бүлгэмээ хамтрал шиг үү? Бүлгэн бол нэг эсвэл бүлэг хүмүүс нийлж шав нараа сурган хүчрхэг болгох. Өөрөөр бол тулаанчдын сургууль гэсэн үг юм. Сонг настан товчхон тайлбарлацгаад дахин болсноо. Тэгээд энд ариун мохоттой хүн байхгүй юу? Сонг настан толгоогоос ихсэрч дотроо мянган хүн дундаас ганц л сурах үйц хүн байна гэдэг харамсалтай юм. Гэхдээ хэн түүнд уут өгснийг мэдэхгүй учраас тоочрсон хүнийг нь булаах, бүдүүлэг хэрэг ба оролдож болохгүй хүнээрээ оролцохж магад.
Та нарыг явхаас өмнө асуух нэг зүйл байна. Та нар энэ ертөнцөөс юу хүсэж байна? Хүч чадал, эд хөрөнгө, нэр хүнд, сайхан залуу, хөөрхөн бүсгүй. Надад хэлээч өөр ертөнцийн игэл хүмүүсээ. Би чам шиг нисмээр байна. Би хүчтэй болмоор байна. Би алдартай болмоор байна. Би уул шиг их мөнгөтэй болмоор байна. Би хоёр гартаа сайхан хүүхэн тэрвэрчгээд явмаар байна. Би сайхан залуугаар инхрийлүүлмээр байна. Тэдний хүслийг сонсоод сонг настай инээмсэглээд хэрв энэ ертөнцид амьд үлдмээр байвал хүчтэй бол. Энэ ертөнцид хүчтэй нь хүчгүйгээ захирдаг. Эд хөрөнгө алдар нэрч хүчтэй байхдаа аяндаа дагаад ирнэ. Хүчтэй нэг хүмүүс үргэлж хүрээлж байдаг юм. Миний үгийг сонс хүмүүсээ. Энэ ертөнцид сул дорой нэгнээ дорд үзэж хүчтэй байна гэдэг чи бүх юмтай байна гэсэн үг. Энэ ертөнцид хэн хамгийн хүчтэй нь гэж бодож байна гэж сонг настан хүүтэн харцаар харахад тэдний хүүтэн хөлс цуух шиг болов. Тулаанчт бид тулаанчт мөнгө, эрх мэдэл, нэр хүндийн бэлэг тэмдэг. Бид л энэ ертөнцийг захирна. Зэрэглэл гэж анги давхарга юм уу гэж хүмүүс гайхна. Настаа яаж тулаанч болох вэ? Сонг настай нэмсэглээд үнэндээ их амархаа гэж хэлээд гараа савхад гинэтхэн цэнхэр бөмбөлгнүүд гарч ирэн хүмүүсийн тухруу навчина. Би та нарт сая тулаанч болох арга замыг чинь өгчлөө. Харин та нар игэл хүн л энэ хിവэрээ үлдэх хэсгээ шийдэж болно гэж хэлээд гараа дахин савхад тэднээс холгүй 4 портал гарч ирэв. Портал тус бүр нэг төвөр очино. Энд тэнгэрлэг твийг оруулахгүй 4 төв оршдог. Тийшээ орох тэр мөчөд заагдсан төв рүү очих ба би ч хаана очихыг чинь мэдэхгүй учраас хувь заяандаа найдах болж штэ. Та энгийн инээр хөрөмтлүүлэх арга суралцлаа. Англил, игэл, суралцсан төвшин 1 танилцуулга 1 секундэд 1 инээр хөрөмтлүүлэх ба зөвхөн завил цус үед идэвчнэ. Одоо арилж үзсгэ. Хайрын цагаа игэл хүмүүс дүрчихлээ. Та нар аялах явцдаа энэ ертөнцийн талаар сурах болно. Би үлдсэн насаараа энэ ертөнцийн талаар тайлбарласан ч нас минь хүрэхгүй. Дахин гараас авахд хүмүүс тэр аяараа портал руу сорогдох мэт орцгоо. Гэж гайхсан орилон сонсогдно. Төд удалгүй хаана байгаа нь үл мэдэгдэх эзгүй талд ирсэн байв. Портал руу орсныхаа дараа Юаны толгой ирэх шиг болж ухаан ороход ой дунд хэвтэж байв. Энэ хаанах вэ? Ашиглах газрын зураг байгаа болов уу? Гинэтхэн усаар тусгаарлагдсан 4 твийн газрын зураг түүний өмнө гарч ирэв. Зүүн твээ газрын зураг дээр ганц итгэл мэдээлэл харагдана. Юан тэнгэрлүү ширтэн би өөрийнхөө махбодын талаар асууж чадсангүй. Тэр хөгшин 4 ангилтай гэсэн атал минийх тэр дунд нь байгаагүй. Эсвэл би онцгой махбодтой юм уу? Дээд тэнгэрийн боловсронгуй махбод англил огторгой. 2 дугаар анги нууцлаг бяцхан охин дүрийн үзүүлэлт гэж Юан системийн мэдээллийг толгойдоо бодон идэвхжүүлв. Нэр Юан, зэрэглэл байхгүй. Өв байхгүй. Цусны төрөл байхгүй. Махбод дээд тэнгэрийн боловсронгуй махбод. Биеийн хүч 34, оюун ухааны хүч 275, сүнсний хүч 1210, биеийн хамгаалалт 10, оюун ухааны хамгаалалт 1121. Энэ үзүүлэлт юунд хэрэгтэй юм гэж хэдэнтэй бодсон ч зааж сурах үгүй учир нэмэр болсонгүй. Тоглоом бүтээгчдийн хэлснээр бол тоглогчдод ямар ч гараа явлах эсвэл заавар байхгүй. Бид өөрсдөө л олж мэдэх ёстой. Ийм төрлийн тоглоомд төвшин ах систем байдаг үстэй. Туршлага цуглуулах хэсэг хаана байна? Миний төвшин хэд юм бэ? Тоглоом гэхээс илүү бодит юм шиг санагдаж эхэлж байна шүү. Гэд Юан гараа зангидаг. Тэр гинэтхэн дэрэгдэх модоо зөхөв. Үнэхээр өвдөж байна. Тоглоом тархинд минь өвдөлтийн тохио илгээж байна уу? Яаж ч утсан амар юм аа. Сэлмээр сүлбүүлвэл ямар мэдрэгдэх бол тэр талаар бодохыг ч хүсэхгүй байна. Нөгөө тэнд байгаа хаа гэх уянгалаг хоолой сонсогдсон зүг рүү Юан толгоогоо эргүүлв. Юу? Түүний ардхан талд 10 орчим насны улаан өмөрхтэй нэг гартай улаан бөмбөг
нөгөө гартаа ном барьчихсан охин зогсож байв. Яаж миний ард чимээ гаргалгүй ч түүнийг байгаагч мэдэрсэнгүй. Энэ ойн донд жаахан охин юу хийж яваа юм бол магадгүй ойрхон хот байгаа юм болов уу гэж Юаны сонирхол төрлөө. Чи тоглогч уу эсвэл тоглогч биш дөрөв гэж Юан асуув. Тоглогч биш дүр. Шуахо бол Шуахо гэж охин хариулав. Чамайг Шуахо гэдэг байх нэ? Намайг Юан гэдэг. Юан ах энд яаж орсон юм гэж охин яг анх удаага хүн харж байгаа мэт сонирхсан аястаа асуув. Орж ирсэн. Бид гадаа л байгаа зү. Охин толгоогоос хэсрээд бид манай гэр бүлийн цэцэрлэгт байна. Цэцэрлэгээ гэж түүний асуултанд зочирчсан аястаа хараад энэ танаа цэцэрлэг юм уу? Охин толгой дөхөв. Хэрвээ энэ ой цэцэрлэг юм бол байшин хэр том бол итгэмээргүй сонсогдох авч ийм учраас л жаахан охин ойд байж. Нэвтэрсэн дуучлаарай. Гэхдээ намайг нэг үгэн хүсээгүй ухаж шилжүүлчихсэн юм гэж Юан галзуу харагдахгүй шиг тайлбарлав. Би одоохон явлаа. Зам заагаад өгөхгүй биз? Охин толгоос хэсрээд Юан ах нэгэнт ирчихсэн юм чинь Шуахотой тоглохгүй юм уу? Чамтай тоглоно гэж юу? Юан ийм хүсэлт сонсно гэж төсөөлж байсангүй. Шуахо үргэлж ганцаараа байдаг болохоор энд их өөддөг. Гэрийнхэн чи яасан юм? Тэд үргэлж завгүй байдаг болохоор Шуахотой тоглодгүй. Тийм үү? Охин өрөвдөлтөй санагдав. Хэрвээ охин дүүнд байгаагүй бол би гадуурх хэцэн нэгэн болох байсан учраас тэр ганцаардлыг хэрэг гашууныг мэднэ. За ахын чамтай тоглоно гэж Юан цээж итгэлтэй наргагүй дэлдэв. Өвчнөөсөө болж мөчөө хөдөлгөж чадахгүй болсон Юан багаасаа дүүтэйгээ тоглож чадаагүй болохоор энэ боломжийг ашиглаж хэрвээ эрүүл саруул байсан бол ямар ах байсныг мэдрэхийг хүсв. Нэрээ юу? Та үннээсээ надтай тоглох юм уу? Гэд номоо газар тавьж бөмбөгөө харуулв. Баг зэрэг зайтай зогсчих тэгээд тоглоцгоё. Бодлого тэр хоёр бөмбөгөө дамжуулж тоглож эхэллээ. Ойгоор дүрэн охины жаргалтай чимээ сонсогдно. Юан охинтой тоглох зур бусад тоглогч төчтэй болох гэж зарим нь энэ ертөнцийн талаар мэдээлэл хайж байв. Бүгд л энд шинээр гарсан тоглоом дээр найз эсвэл өрсөлдөгчөөс илүү гарахыг хүсэж яарцгаав. Харин мэргэжлийн болох гэсэн хүмүүс тэднээс ч илүү яарах хэрэгтэй. Цаг минут явсаар Юан нэг л мэдхэд охинтой хэдэн цаг тоглолцсон байлаа. Ямар төвчээртэй охин бэ? Олон цаг харилцаж тоглож байхад ганц ч тусал хөлс гарсангүй. Жижигхэн биеийн ядарсан шин жалга. Юаны хамаг хөлсөн цовчсон царай нь бараж эхэллээ. Юан хаа яасан бэ? Сайнгүй харагдаад ах чинь өвдчихөө юу? Шуахогийн тэр үгс тэрний бахархлыг тасдах шиг л болов. Гүй жаахан ядарч байна гэж ядарсан хоолоогоор хэлв. Тэрийг нь сонссон охин бөмбөгөө дахин шидлгүй бариад тэгвэл амарч байгаад үргэлжлүүлэх үү? Чи өшөө тогломоор байгаа юм уу? Гэж толгоогоо тохитно. Юанд уйлмар санагдлаа. За би жаахан амарч авъя гэд дэрэгдэх модны доор суудал охин дагаж хажууд нь суув. Юан хаанаас ирсэн юм? Би алс хоолын дэлхий гэдэг газараас ирсэн. Дэлхий? Түүний сонирхсон нүдийг харсан Юан чи миний төрлөх нутгийн талаар мэдмээр байна уу? Нэг их биш ч гэсэн хүүхэд байхдаа очисон газрын тухай ярьж болох юм? Тэгье би дэлхийн тухай сонсомоор байна. За тэгвэл Юан хүүхэд байх үеийн зүйлсээ ярихад охин түүнийг шимтэн сонсов. Цагийн турш зогсолтгүй ярьсаар Юанд ярих молдохгүй болох тэр мөчт охин номоо дэлгээд та надтай тоглож бас түүх ярьж өгсөн болохоор Шуахоч бас түүх ярьж өгье. Юанч татгалцалгүй сонсож эхлэв. Гэвч номоо уншиж эхлэх тэр мөчт Юан түүний амнаас гарах нэг ч үгийг ойлгохгүй байсан ба түүх гэхээсээ илүү тарин шиг сонсогдож байв. Бүдүүлэг байхыг хүсээгүй учраас чимээгүй сонсов. Удалгүй түүнд тухтаа санагдан нүдэн аних тэр мөчт яг ховстуулсан мэт боллоо.
Түүний унших тэр нь баг багаар ойлгох тухайц болж түүний мэдэхгүй зүйлс толгоонд нь оров. Цаг гаруй үргэлжилсний дараа гинэтхэн хуц чимээ түүнийг сэрээлээ. Та Тэнгэрийн нууц урлагт суралцлаа. Тэнгэрийн нууц урлаг түүний бовтонхыг сонссоо охин зөөлөн инээмсэглэнэ. Гинэтхэн тэнгэрт бүх тоглогчдын анхаарлыг татсан системийн мэдээлэл гарч ирэв. Тоглогч Юан анхны ариун ангиллын чадвар сурсан тоглогч боллоо. Баяр хүргэе. Тэр мэдээлэл бүх тоглогчдыг гайхшруулаад зогсохгүй. Тэргүүлэгчдийн жагсаалтанд байгаа тоглогчдын тархинд цус хуруулав. Тоглоом нэгдээд ганц ч хоноогүй байхад ариун ангиллын чадварыг олж авчихлаа гэж үү? Энэ Юан гэж хин юм бэ? Бас яаж олж авсан юм бол? Анги 3. Тулаанч болсон нь. Яасан бэ Юан хаа? Гэж Шуаха тэнгэрлүү ширтэх Юанаас асуув. Мэдэгдэл гэд тэнгэрлүү заав. Би юу ч харахгүй байх юм гэж охин хэлв. Чи тэнгэр дээр хүүхсийг харахгүй байна уу? Түүний толгоос эсрэхийг хараад Юан тоглогч биш дөрөв тарддаггүй юм болов уу? Тэнгэрийн нууц урлаг, ангилал, ариун, мэрэгсэн төвшин, 1, танилцуулга. Тэнгэрийн нууц урлаг нь 9 тэнгэрлэг шаттай ба шат бүр шин чадварыг агуулна. Тэнгэрийн 1-р нууц урлаг, тэнгэрийг залгигч техник, ангилал, ариун, мэрэгсэн төвшин, 1, танилцуулга. Секундэд 5 энерги хөрөмтлүүлэх ба зөвхөн завилж суусан үед л идэвхжинэ. Шуаха, энерги гэж юу юм? Түүнээс энэ ертөнцийн талаар өөрөөс нь илүү их мэдлэгтэй байх гэж бодоод асуув. Энерги бол энэ ертөнцийн мөн чанар. Энергийг ашиглаж хүмүүс хүчтэй болдог юм. Хүч гинэ. Тэр өвгөнч бас тэгж ярьж байсан. Нэг орлоод үзье. Гэт нүдэн инээд завилж сууж чадвараа идэвхжүүлв. Та анх удаага бэлтгэл хийж энерги хөрөмтлөлийг идэвхжүүллээ. 5000-аас 5, 5000-аас 10, 5000-аас 15. Секунд бүрт 5 энерги нэмэгдэж, дээрээс нь тэнгэрийг залгих чадвараа идэвхжүүлэхэд түүний бие тун таатай болж эд эс бүрэн сэргэх шиг л болов. Хэдэн минутын дараа түүний бие тесрэх шиг болж хүүтэн сэнгэнсэн байдал мэдрэгдэж эхлэв. Та хүчрхжиж, эгэл хүний хязгаарыг давж сүнслэг шав боллоо. Бүх үзүүлэлт 100-аар нэмэгдлээ. Зүгээр л суучхад хүчтэй болох юм бол яасан ч уйдгартай юм битээ. Гэтэ яг л халуун усан сууж байгаа мэт сайхан санагдаж байна. Нэр Юан, зэрэглэл 1-р төвчний сүнслэг шав, өв байхгүй, цусны бүлэг байхгүй, махбод, дээд тэнгэрийн боловсронгуй махбод, биеийн хүч 134, оюун ухааны хүч 375, сүнсний хүч 1310, биеийн хамгаалалт 110, оюун ухааны хамгаалалт 1221. Тулаанч болсон танд баяр хүргэе гэж Шуаха нэмсгэлээ хэлв. Энэ бүхэн чиний л ач, Шуаха баярлаа. Тэгвэл үргэлжлүүлээ тоглоё гэж хэлээд бөмбөгөө авав. Юан ч сүргэцлгүй үргэлжлүүлэн тоглов. Гайхмаар нь түүнийг босох мөч төрөний ядралт ор мөргүү болж бие нь хөнгөн болсон байв. Тэд дахин тоглосоор бөмбөг ширдэх хурд нь өмнөхөөсөө илүү болов. Тэр үед дэлхийд даяараа тоглоомын эхний мэдээлэлээс болж үүмцгээж байв. Баян алдартай компаниуд Юаны бодит ертөнцийн мэдээллийг олох гэж хайцгаасан боловч энэ тоглоомны нууцлалаас олж бараг бүтэхгүй зүйл байлаа. Бусад тоглоомноос ялгаатай нь нэг л хараад тоглогчдын нэрсийг харах боломжгүй ба найз болон танилан ч бас харах боломжгүй юм. Хэдэн цаг шаргуу хайсны эцэст хүмүүс Юан өөрийгөө л илчлэхгүй юм бол өөр хэн ч түүнийг олж чадахгүй гэдгийг гадарлаж эхлэв. Гэвч тэр нь хүмүүсийн түүнийг олох гэсэн бодлыг өөрчилж чадаагүй юм. Интернет сонин сэтгүүл дээр хүмүүс Юаны мэдээлэл дээр мөнгө амлаж эхэллээ. Бүр өөрийгөө илчлэх юм бол хэдэн мянгаар нөхсөн ч болно гэж зарлав. Виртуал тоглоомнууд бодит ертөнцтэй гүн холбогдсон ба мэргэжлийн тоглогч одуудаас ч илүү нэр хүндтэй байдаг гэхэд буруутахгүй. Зарим мэргэжлийн тоглогчид бүр 7 оронтой орлого дан тоглоомноос л олдог. Товчхондоо бол энгийн ажил хийдэг хүмүүсээс тоглогчдод тоглоомны эд зүйлийг зарж илүү мөнгө олдог юм. Үүнээс үүдэлтэй хүмүүс ажил хийхээс илүүтэйгээр зугаагаа гаргангаа мөнгө олохыг илүүд үздэг болсон.
Өнгөрсөн жилийн тоглоомны салбарын тайлангаас харахад л хүн амын хагас нь идэвхтэй тоглодог гэсэн үр дүн гарчээ. Хэдэн цаг бөмбөгөөр тоглосны эцэст Йоан гинтгэн зогсов. Яасан бэ? Ахаад ядарчихсан уу? Гэж Шохо асуув. Дүү минь намайг дуудаж байна. Хоолны цаг болсон бололтой. Явах гэж байгаа юм уу? Түүний царай барааж явуулахыг хүсэхгүй байлаа. Хэрвээ явчихвал дахиж ирэхгүй гэхээс айж байв. Шохо битээ орхиоч гэж нүдэнд нь нулимс цэлгэнэн хэлв. Йоан инээмсэглэнгээ түүний толгойг илээд би эргэж ирээ чамтай тоглоноо. Амлаж байна. Амлаж байна уу? Хэрвээ би эргэж ирэхгүй бол 10,000 зүү залхих болно гэж чангаар тангарахлав. За тэгвэл би ирэх хүртэл чи энд хүлээж бай гэж хэлээд дэрэгдэх модны доор нүдэн анин сув. Тоглоомноос гарах. Харанхуй түүнийг нөмөрч дөрвөн мөчөнд мдээгүй болов. Аха, тоглоом ямар байсан бэ? Гэхдээ хажууд нь сонсогдов. Хөгжилтэй байлаа гэж инээмсэглэн хэлэх хэдий ч дотроо бол энгийн хүн шиг харж мэдэрч чадах тэр ертөнцөөс явахыг үл хүсв. Өнөөдрийн хоол юу вэ? Гэж мэдсээр байж асуув. Дахианы шил. Тэрээр хэдэн жилийн турш шил идэж байгаа юм. Би таныг өндөөлөхөд өгье гэд түүнийг босгож суулгав. Тэр түн шил халбуудаж өгчгөө дараа нь халуун таарчуу. Төгс. Өрөөнд Йоан халбаар шил уухаас өөр чимээвэл сонсогдов. Түүнийг хооллож дуусгаж байгаа охин дүүн хэвтүүлчгээд би эргэж ирээ таныг цэвэрлэе. Төд удалгүй охин дүүн халуун ус алчуур шинэ хувцас барьж ирэв. Өшөөгөр ахаа гэж хэлээ түүнийг нүцгэлв. Юурав яасан? Намайг уучлаарай. Өрөөдөр дараа чимээг бол. Гинтгэн юу яриад байгаа юм? Та хачин байна шүү гэж инээмсэглэнэ. Би мэднэ. Гэхдээ л түүний үгийг таслан бүлээн алчуур нүрийг нь авчив. Над санаа зовлтгүй. Харин та идэхээр л надад хариуараарай. За. Тэр үгсэнд нь түүний сэтгэл үл мэдэгдэх мэдрэмжинд автлаа. Тийм өдөр ирнэ гэж үү? Гэж дотроо бодно. Болчихлоо. Та цэвэрхэн болчихлоо хаа. Таны бяцхан шуугахаа хүртэл хээ гэж шоглосон янзтай жомолцов. Чимүү жижигхэн мэдрэхгүйгээд миний биеэр битгий тоглоод бай. Би юунд ч хүрээгүй шүү дээ. Чийг хүрсэн гэд инээлдэж гарав. Юурав баярлаа. Би хизээ нэгэн цагт ачийг чинь хариулнаа. Амлаж байна. Түүнд хувцсыг нүүсүүлчихэд юурав тэр үед чинь би бие барихгүй шүү. Өнөөдөртөө ингэж боллоо. Би маргааш өглөө ирнэ. Чи гарахаас өмнө дуулга буцаагаад өмсүүлчихээч. Үргэлжлүүлээ тоглох гэж үү? Тэгээд унтах яах юм? Би өнөөдөр унтах чадахгүй байх. Бас тоглох чинь бас унтахтаа орно үсттэй. Дунтчих юм бол яах болж байна? Зөвхөн өнөө шин шүү за. За. Юу ахаа? Та үнэхээр ирчихлээ гэд Шохо баярлан босч ирэв. Би амлсан шүү дээ гэд толгойг нээлнэ. Аль хэдийн одод төгссөн байхад юу хиймээрээ? Тоглоно гэж эргэлзэлгүй хариулв. Мэдсэн юм аа гэж Йоан толгой дохин инээв. 4-р анги нууц даалгавар. Йоан Шохотой бусад зүйлсийг үл тоон шинжэнгөө тоглов. Тэр үед нь бусад тоглогчид өөрсдийн хүчээ хэрхэн сайжруулах талаар бодцоож байлаа. Тоглогчид өөрсдийн шинэ хүчиндээ донтцоож чулууг бут цохиж бутлах. Замыг метрээр нь туулах хурдан тэдэнд өөрсдийг нь онцгой мэт санагдуулна. Гэвч бодит ертөнцийн сохор бас тахир дутуу Йоаны хувьд түүний дүүг санагдуулах Шохотой тоглох нь тийм ч муу санагдахгүй байв. Үдшийн тэнгэр доор 2 сүүдэр болон 1 бөмбөг хөдөлж харагдана. Шохо, ингээд орой болтол тоглоод зүгээр үү? Эцэг их чинь оройтвол уурлахгүй юу? Гэж Йоан түүнтэй бүтэн өдөр тоглож байгаагаа ухаан асуухад зүгээрээ Шохо үргэлж энд ганцаараа тоглож ирсэн болохоор тэд тасчихсан. Түүнтэй хамт байх тусам Йоан түүнийг улам өрөвцсөөр
Шохо түр амс хийж чамд түүх ярьж өгөл яаж байна? Түүх гинэ. Тэрийг сонссон Шохогийн нүдэнд одод түүх шиг л болж дэрэгдэх модны дор суув. Йоан түүний хажууд суугаад би чамд өөрийн нутгийн үлгэрийг ярьж өгье. Үлгэр? Домог яриа шүү? Яг ч тийм биш. Үлгэр бол бусдыг хөгжөөх гэсэн богино түүх юм. Цэвэр зохиомл зүйл учир үнэн биш. Юугаар ялгаатай гэж сонсоод мэдэх болно. Тэгээд тэр хүүхэд байхдаа сонсож байсан хуучны үлгэрүүдээс ирж эхлэв. Хорцсон гүнжээг ханхуу үнсэж сэрэх, бяцхан лусын дагин болон далайн дээрэмчний тухай. Тэрээр олон жилийн өмнө энэ үлгэрүүдийг сонсож байсан ч саяхан сонссон мэт санаж байлаа. Ийм төрлийн түүх сонсож үзээгүй бяцхан охиныг баясгана. Энэ хүмүүс бүгд игэл хүмүүс үү гэж тэр гинтхэн асуув. Миний мэдхээр бол тийм. Домгийн мангасууд ертөнцийг захирч өвчхүү мөнхийн хүмүүс тэнгэр газрыг өөрчлөхөөс тис ондоо боловч их зугаатай санагдлаа. Охин игэл хүмүүсийн түүхүүд ийм сонирхолтой гэж бодож байгаагүй юм. Өөр ярих түүх байна уу гэж охин асуув. Харамсалтай нь энэ миний санаж байгаа бүгд. Гэхдээ дараа нь мэдчихэд яриад өгнө. Амлалч юу? Амлаж байна гэж Йоан инэв. Тэгвэл одоо Шохогийн унших хэлж гэж Шохо нөгөө номоо уншиж эхлэв. Эн чинь дахиад чадвар заах болов уу гэж Йоан дотроо бодлоо. Юу ах та энэ чадварыг сурчсан ч гэлээ бүрэн сураагүй байгаа. Гэхдээ таны хүчрхэг ухаарлын хүчний ачаар та хурдан сурна гэж би итгэж байна гэд уншиж эхлэв. Энэ удаад Йоан эхнээс нь ойлгож цаашлах тусам ойлгохоо болж байсан ба энэ түүнд яг л сонсох тусам илүү гүн нууцлаг мэт санагдчихв. Цаг гараа уншихад Шохо зузаан номны хэдхэн хуудсыг л уншиж дуусгав. Охин дуусчаад Йоаны нүдэн анин гүн бодолд автсан тэр царайг хараад "Йоан ах үнэхээр авьяастай юм аа" гэж амдаа бутнаа дотроо бусдын олон удаа уншиж байж ойлгодог зүйлийг ганц сонсож ойлгоо зогсохгүй бусдын олон жил болж иж сурдаг зүйлийг хэдхэн цагийн дотор сурчлаа. Түүний царайнд гайхшралд автсан мэдүр тодроод Йоан руу цооширтэн "Та яг хий юм бэ?" гэж бодов. Тэнгэрийн нууц урлагийн талаарх ойлголт тань сайжирлаа. Тэнгэрийн нууц урлагийн мэрэгсэн төвшин ахлаа. 1-2 дугаар төвшин. Та Тэнгэрийн 2 дугаар нууц урлаг Тэнгэрийг хуваах сэлмийн дайралтыг сурлаа. Тэнгэрийн 2 дугаар нууц урлаг Тэнгэрийг хуваах сэлмийн дайралт. Ангилал, ариун, мэрэгсэн төвшин 1. Танилцуулга 10,000 энерги болон сэлэмтэй үед идэвчин. Гэрлэн баг нь үүсгэж зам таарсан бүхнээ устгана. Йоан нүдэ нэхэд Шохо түүний өвдгийг дэрлээд унтчихсан нараа хэлэдийн мандсан байв. "Өглөө болчихоо юу?" гэж тэр хэр удаан суусан талаараа гайхав. "Та сэрчгээ юу?" Шохо нүдэ үрээд босод суугаад "Гэгэрх явцдаа шинэ юм сураа юу?" "Гэгэрх? Саяны мэдрэмж тийм учиртай юм уу?" "Тийм үү. Би Тэнгэрийн нууц урлагийн 2 дугаар урлагийг сурсан." Шохо түүн рүү нүдэн томорч ирээд гайхсан байдлаар хараад "Сайн байна юу ахаа" гэж хэлээд эрхий уруугаа зоолгов. "Гэхдээ тэрийг ашиглахад таны хүч дорой байна. Тийм ээ, энд намайг 10,000 энергиэр идэвхжүүлнэ гэсэн байна. Энэ миний орчноос авч байгаа энергитэй адилхан уу?" Түүний асуултанд охин толгой дөхөв. "Надад 10,000-аас 5,010 энерги байна гэж байна. Хэрвээ дүүрэгчгээд энэ чадварыг ашиглавал дахиад эхнээс нь бясалгал хийж олж авах ёстой юу? Таны ашигласан энерги яг ямар байсан тэр чихтэй эргэн орно. Тиймээс та чадвараа ашиглах тоолондоо бясалгал хийх шаардлагагүй. Гэхдээ энерги нөхөхөд цаг орох учир таны бясалгалыг чинь удаашруулна. Тиймээс л тулаанчд энерги хамаагүй үрдэггүй юм" гэж Шохо яг л мэрэгчлэлтэн шиг үргэлжлүүлэн тайлбарлав. Дээрэс нь хэрвээ таны энерги чинь заасан хэмжээнээс багасвал энерги чинь хөгтөл сүлдээ байдалд орох болно. Муугаар бодоход ухаан алдаж бясалгал хийх чадвараа алдна. Йоан авсан мэдээлэлээ боловсруулад "Тэгэхээр би 100 энергитэй байж байгаад 10 энерги ашиглавал үлдсэн 90 энерги бясалгал хийлгүй 100 болно гэсэн үг үү?" гэд Йоаны юуны магд гэж асуув. Түүний толгой тохихыг хараад системийг ойлгосон Йоан "Тэгэхээр бусад тоглоом шиг мөртлөө арай их зохицуулалт шаардлагатай байх нэ. Энерги нь чадвар ашиглахад бас
Зэрэглэл ахихэд хэрэгтэй учир дэмий үрж болдгүй юм байна. Баярлалаа Шиохо. Чи байгаагүй бол энэ талаар мэдэхгүй байлаа. Юу ахаа баярлснаа үгээр биш үйлдэлээр үзүүлэх хэрэгтэй гэд толгооргоо заав. Тийм ээ тийм. Үнэхээр их баярлаа гэд толгойг нь илүү. Шиохо тоглож хансны дараа Юан би явах боллоо гэхдээ эргээд ирнэ. Шиохоч энэ удаа түүнийг зогсоолгүй толгой дохиод баяртай юу ахаа. Эргэж ирээд надтай тоглоно шүү за. Түүнийг ашиглаж намайг дуудаарай гэд хүзүүнээсээ зүйлтээ салгаж өгөв. Юан ч олон юм бодлого зүйлтийг аваад за дараа уулзцгаая гэд сүнс шиг алгуулав. Юан явсны дараа Шиохо түүний зогсож байсан газар руу ширтээд Шиохотой тоглосонд баярлаа. Түүний биенээс гэрэл цацарлаа. Үнэхээр хөвгөлтэй байсан шүү гэд түүний бие цох орхоо мэт олон гэрлийн хилтерхий болж тэнгэрлүү хөөрөв. Тоглогч Юан ертөнцийн анхны нууц даалгаврыг биелүүллээ. Баяр хүргэе. Тэр шөнө Юаха гэх уянгалаг хүүхдийн хоолой шөнийн тэнгэрээр цуурайтв. 5 дугаар анги үхлийн шийтгэл. Өглөөний минь хаа. Өглөөний минь би хоолыг чинь авчирлаа гэд их үйддэг ширээн дээр хоолыг нь тавив. Юуроо чамаас юм гооч болох уу? Эмнэлгийн өвчтөн шиг хооллон асуув. Юу юм? Би үлгэр сонсмаар байна. Гинэт тийм юм гойно гэж төсөөлөөгүй түүнийг цочирдуулав. Яагаад үлгэр гэж? Өвчин тархинд нь нөлөөлж эхэлсэн байх үеийнхээс айсандаа асуулаа. Би найзтай болсон юм. Тэр тоглогч биш дүрэм. Тэгээд би үлгэр ярьж өгнө гэд амлчихсан юм аа гэж тайлбарлав. Та тоглогч биш дүрд үлгэр ярьж өгсөн. Та юу л хийгээд байгаа юм бэ? Юурав тэнэг зүйл бодонгоо санаа алдав. Тоглогч биш дөрүүдэд цагаа өрөх нь мунхаг үйлдэлч гэлээ. Тэд бидний шиг ярьж сэтгэж сэтгэл хөдлөл гаргадаг. Өөрөөс нь асуухгүй л бол тоглогч биш эсэхийг нь ялгах боломжгүй байдаг. За зүгээр л битгий хачин зүйл хийгээрэй дээ. Хачаа яагаад би түүнд хачин зүйл хийнэ гэж Юан асуув. Та сонсоогүй юм уу? Олон донтоо тоглогчид тоглогч биш дөрүүдэд зүү зөксгүй зүйл хийснээсээ олж өгсөн. Үхэх юм бол хүн шийтгэл хүлээдэг гэсэн. Донтоо тоглогчид тоглогч биш дүр төрсөн гайхсан байдалтай хараад ямар гүнзгий тоглоом бэ? Та донтоо зүйл хийх талаар бодож байна уу? Тэр талаар бодолтгүй шүү. Би дүүгийн чи өөр хориглож байна. Тэрийг чинь зөвхөн ахмад нь л хэлдэг үсттэй гэд инээлээ. Тэгвэл би таныг асархаа боллоо. Чи ахыгаа тоглогч биш дүр төрхээр донтоо гэж бодоо юу? Бусад хүмүүсийг бодвол би ёс зүйтэй хүн шүү гэд санаа алдаад үргэлжлүүлэн өхвөл юу болох юм? Түүнд энэ л илүү чухал байлаа. Өгсөн хүмүүсийн хэлснээр бол зарим нь хүснийгаа дараа бэлтгэл хийж чадахгүй болсон. Зарим бүх хүчээ алдаж ахин шинээр эхлэх шаардлагатай болсон гэсэн. Юан бодож байснаа. Тэгэхээр өгөх юм бол эхнээсээ эхлэх нэ. Тоглогчийн хувьд хүн шийтгэл. Дээрээс нь зарим тоглогчид шинээр төхөөрөмж авч дахин эхлэх гэж оролдсон боловч юу болсон гэж санана. Яг л хуучин дүр нь гарч ирсэн гэсэн. Тэгэхээр яасан ч вэ нэг л дүртэй ах нэ. Юан ингэж зааварчилсан тоглоом зохиогчдын санааг ойлгохгүй байлаа. Хүмүүсийг яг л шинэ ертөнцийн дахин амьдруулах гэсэн шиг. Хоцорлоо. Ахаа би сургуультай явлаа. Ирэх замдаа үлгэр авч ирнэ гэж хэлчихэд яваад өгөв. Баярлаа. Тэр энэ далга гэд эргэн тойрноосоо хайсан боловч Шиохог олсонгүй. Тэр гэртээ ирсэн бололтой. Түүний хүлээнгээ бэлтгэл хийхээр шийдэв. Секунд нь минут нь цаг болсоор үдшиш болов. Юан тэндээ эргэн тойрноо үл харгалзан бэлтгэлээ хийсээр л 10,000-аас 10,000 та зэрэглэл ахихад хангалттай энерги хөндлөллөө. Та 2 дугаар түвшний сүнслэг шав боллоо. Бүх үзүүлэлт 150-аар нэмэгдэв. 20,000-аас 10,000 5 20,000-аас 20,000 та зэрэглэл ахихад хангалттай энерги хөндлөллөө. Та 3 дугаар түвшний сүнслэг шав боллоо. Бүх үзүүлэлт 200-аар нэмэгдлээ. 40,000-аас 20,000 5 40,000-аас 40,000 та зэрэглэл ахихад хангалттай энерги хөндлөллөө. Та 4 дугаар түвшний сүнслэг шав боллоо.
Бүх үзүүлэлт 250-аар нэмэгдлээ. 80,000-аас 80,000. Та зэрэглэл ахихад хангалттай энерги хөрөмтлүүллээ. Та 5 дугаар түвшний сүнслэг шив боллоо. Бүх үзүүлэлт 300-аар нэмэгдлээ. 160,000-аас 148,555. Юан хоолны цаг болтол бэлтгэлээ үргэлжлүүлв. Өнөөдөр цуг тоглож чадсангүй. Харин дараа нь уулзахад бэлдсэн үлгэртэй байх нэ гэж шөнийн тэнгэрлүү ширтэж байгаа тоглоомоос гарав. Хооллоо цэвэрлэж өгсөний дараа Юров яг л хүүхдтэй унтахын өмнө үлгэр ярьж өгөх ээж шиг байвч ганц түүний хоолоо л ээж шиг гэхэд эндүү болчир сонсогдож байлаа. Би хэр ирсэн бэ гэж өнгөрсөн аястаа асуув. Муухан. Юу гэсэн үг юм? Дараа нь өөрөө уншаарай. Уучлаарай Юров. Би тоглож байна да гэж Юан өөрийгөө зөвтгөн чиний хоолой үнэхээр тэнгэрлэг болохоор дагин байна л гэж бодлоо. Юров ичингүүрэн хүүхдийн үлгэр чангаар унших ичмээр байсан за. Дараа нь энэ үрийг чинь санаад авчихъя. Тэг би чамд амиа өгөхөж бэлэн байна. Тиймээс дахиад хэдийг олоод ирээрэй за. Өрөөнд анир чимээг болно. Юров гэж хариулахгүй хоорн асуув. Дахиж битээ тэгж хэлээрэй гэж Юров нухацтай царайлан хэлэх бөгөөд түүний хоолой нэг л гунигтай сонсогдов. Юан буруу зүйл хийснээ ойлгон уучлаарай гэж дор нь уучлалгуйлаа. Ойлгосон бол болоо гэд Юров гэрэл унтраагаад орой болчихж та одоо унтах хэрэгтэй. Сайхан амраарай хаа. Юров унтахын өмнө утсаараа интернет ухав. Энэ Юан гихч тоглогч үнэхээр нууцлаг юм аа. Тоглоом нэгдээд 2 хоног ч байхад аль хэдийн ариун ангиллын чадвар болон нууц даалгавар биелүүлчихсэн. Тэр ер нь хүн үү? Сургуулаас олж ахтайгаа цуг тоглож чадахгүй байгаа ч гэсэн Юров дараа нь цуг тоглохдоо хоцрохгүй гээд интернетээс сүүлийн үеийн мэдээллийг авахыг хичээдэг. Ах минь тэр зур тоглогч биш, жоох охинтой тоглож гүгээд л гэд тэр санаан зовсон байдалтай инээлээ. Тэрний шээгэл аль хэдийн 5 сая өрчиж ганц тоглогч олох гэж санал болгож буй мөнгийг хараад гайхав. Яасан ч алдартай. Хатаархмаар юм аа гэд утсаа унтраагаад нүдэ анаад ах минь ч бас алдартай байсан гэж хэлчихэд санаа алцаар удаанаар гүн ойронд автлаа.